Хармагнайн цэнгэгос саарундаалсан хатан суудлын жижигт нугаар дэшилсэн ноён хөврийн цэлгэр говаар нутгсан нардан тосонгийн цэнхэр талаар байрсан унган төрмөлөх нутгаан алдаршуулсан үе төмөн адуун сүргийн өвөг болсон. Сайхан налгар өдөр. Тэгээд урланд маань маш олон сайхан ховд нутгийн тэр дундаа одоо Монгол улсын алдарт байж сайхан ахын маань одоо морины унаачд одоо ураг удмынхан нутгийнхан зон олон маш олон хүн урлан дээр ингэж аль биесээр бүр цуглаа. Тэгээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ уран бүтээл өөрөө их сонин хувь тавилантай. Тэгээд одоотой адилхан ингэж олон наадам болдог юм байсан бол одоо хитэн ч хүнийг бараг тод манлаа болгочхоор тийм хурдан буян байжээ гэж их бэлгшээж байгаа. Тэгээ энэ зураг бол бар жилд эхэлсэн. Тэгээ морин жилд дүүрж байгаа. Тэгээ хоёр ивэлээрээ. Тэгээ би энэ морины зургийг бас хүлээж ахыхаа насыг ч гэсэн их уртсгсан болов уу гэж нэг талаараа бодож байгаа. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Дээр нь одоо би Оонагчгийн хамгийн гол нь тэр холоос одоо нулимс цэлгүүдэд харж байгаа. Тэр игч манд одоо би аавыгаанд одоо баярлуулах гэсэн хамгийн гол зорилго маань тэр игч чинь тэр хол одоо хүний нутагт ажиллаж хөдөлмөрлөж ингэж явж байгаа эмэгтэй хүний тэр охин хүүхдийн аавыгаа гэсэн тэр халуун сэтгэл сая хүртэл одоо тэр дайлангийн ямар гоё урлаа яа. Өөрөө их уран хүн байж надад баг өөрөө ч зурчихаар шахуу тийм уран хүн байна. Тэгээ надад хүндэтгэж захиалгаж өгч тэгээ бит хоёр цаг хугацааны ирэхээр ингээд удаад ингэж явсараа байгаад тэгээд юм учиртай юм байна. Тэгээ гал морин жил бүтээд дүүрээд тэгээд одоо өнөөдөр ийм хүндэтгэлтэй энгийн чинээ сансангүй лам хар ном уншиж энэ сайхан одоо улсын цоллооч дүү маань ирж цолын дуудаж гэдэг юм уу. Ийм гайхамшигтай хүндэтгэл хүлээж байгаа да. Би одоо ховын зүгээс өөрийнхөө зүгээс их баяртай. Дээр нь мөн ихчээ маань аавыгаа баярлуулах гэсэн энэ халуун сэтгэл биелж байгаа юм. Сайхан өдөр байгаад баяртай байна. Тэгээд аль биесээр хэдүүлээ энэ зургийнхаа өшгийг нээж хамтдаа бас харъя гэж бодож байна. За энэ цааш навч. За алтар морин дээш. Энийг авах уу? Энийг аваад тэд хоёроо. Миний хувьд одоо хар нялхаас харандаа барайл морины толгой зураад яалуу гэдэг бакал жижиг нэг хүүхдийн бакалд дэвтэр дөрвөлжин дэвтэр керамалцсан можааны бүдүүн улаан харандаа ийм богинохон харандаа үзүүрлсэн. Тэгээд тэрийгэ төрүүлээд явж идэг. Төрөнд нь байгаа дэвтэр дээр морины толгой морь зурцсан байдаг. Энэ зургаас нь энэ ингээ яг хусаад ингээ зурчихж байгаа. Энд чинь өөрөө хулан язгууртай албаа шүү дээ. Баян онгорын одоо морь судлаач Батуулд гэдэг хүн тэр номондоо оруулахдаа хулан язгууртай гэж оруулсан байсан тодтоо. Тэгээ угаасаа ч хулан шиг одоо тийм учраас би энэ яг энэ дэр тэр хөдөлгөөн юм маш одоо нэгэн ингээ гоё баярлж байгаа ч юм уу ингээ бэлгшээгээд зураад ингээ янз бүрийн зургууд байгаа. Тэгээ зориуд энэ тэр хулан шинж нэгэ яг байгаа. Өөрөө тийм гоё уян юу шүү дээ. Тэр юм зориуд харуулж энэ дээр би. Тэгээ энэ зургнаас ингэж яасан шүү. Тэгээд энэ Хажила тэнкам магалангийн сул дэрдний сайн ботөрийн хадалбаг намруулан мандуудаад ингэ надамчта хурамжуулсан ардэн хөвсгөлийн түүхэн яруу алдарт 58 жилийн ховдоо мэгүүсэн байгуулагчны 48 жилийн их баяр цэнгэл наадмын эрмгийн хурдан их насны мартын уралдаан төрүүлэн ирсэн ховдоо
аймгийн даруй сумын өгөөс мөнгөн аяга баргаадын харьяат Монгол улсын алдар туяач сумын зан даваагийн батсэндийн дархан хурдан хөлөг шар халтар морны шинжин гэвэл хэцэн богдо Чингис хааны минь ижил намын шарга март атил өргөн тэнө магнатын эрдми боин Шингисэн өрнөн очим цайчинтэн бэрэн чадал тодорсон сайхан чигэндэн сэргэлэн саваа нэдэрсэн төгрөг хархан нүttäндэн эдрийн зулбааг дэлсэн хурдан сайхан хүлгэн хоорын хөгшиг жигдэрч хорхон саваа хөгтүүдийн хагийн ганда хагсарч хажуун сайхан хонгорын буян хурсан атуун сүргээс дэлхийн талыг эзэлж ирсэн дайцын домог дэлтэй хурдан хөлгүүдийн өгшил алтай ханга гаухартай аглагуудын Монгол орндан эзэндээ нөхөр болсон ижиндээ сорволсон эрмгийн хурдан хөлгийг нь ган төмөр амга тайгаар хэн зүүза тэнхэлэгтэй тухай зангидсан хацаараар нь торгвийг нь асурла тура тавгийг нь хатаагаад тогсуудыг нь багаад усан хөлсийг нь асуруулан уужим мэмсхаг нь задуулж унтаадыг нь тохируулан совдан хөлсийг нь асуруулан сайдаг уягийн жигдэрүүлэн өрхөн хонгор хабата хөгтүүдээрээ уяа тааруулан гингалуусан удамтай сайхан гүний оногурда чүгтийг ажахгүй ой цаасан эзнийхээ баярын магнаг тэнэдэгсэн өгтөх олон төмөндэн цэнгэдийн маллаг авчирсан төмөн олон актанасаа цааландэгдэш төмөн ардын цэнгэл наадам төрүүлэн ирсэн бомбу тарихны босоо хэмэр баатар хайрхны талдаа хаврхан төрсөн ажина Татмагна торгонжла төмнийх төгөлдөр хурдан хүлгээ Сайхан дүүгээрээ манай бямбаа дүү маань бас би бас хөөхт байхдаа манай аймагт моринд одоо ямар мөр төрүүлэхээр Батцэндээ шаралтар. Бөхөд ямар бүх хэм төрүүлвэ гэхээр Бат учрыг чи орлоо гэл. Энэ хоёр бүх моригүүгээр одоо манай ховдын наадмыг төсөөлөх аргагүй. Бид нар гэл энэ морь бүх хоёроо өмгшиж сонсож өссөн. За намайг Бүрүү давгийн Эрдэнэ гэдэг. Би одоо энэ Батцэндээ шархэр марны эзэн Батцэнд ахын маань том ихчийнх нь хүүхдэн байна. Хурдан сайхан энэ хөлгийг онз ингэж уралдахад үнэхээр сайхан бас эхлээд дуулна хавчиг морь болно төрүүлэх боломж байсан. Тэгсэн чинь нөгөө их хүсрэгэнээр яваад нэлээд хол төрүүлчихгүй. Тэгсэн чинь ах маань хавчиж байгаа морь чи татчихгүй их төрүүлэх хөл байсан даа гэх юм. Дараа нь баяр тунхаараа татаад 3 тарстай. Тэгээд тэр үед нөгөө дөгөргөн саарл гэж нэг уяаны саарл мөр байсан. Тэ дөржин саарл мөр. Тэрийг Батцаахан онд би энийг унаа. Тэгээд Батцаахан 2-т би 3-т. Та ирсэн чи явуулахгүй явж их юм би нөгөө жохоо хөхтэй яа. Та өөрөө тат гэж хэлсэн штэ гэх. Тэгээд гуруулаад тий. Тэгээд дараагийн жил нь аймагт үзүүрлээд тэгээд даруйсан бомооны баяраар нөгөө унсан. Тэгээд би нөгөө газар мэдэхгүй юм чинь дадаж явсараад хогийн жалгаан гөрөөгөн. Тэгээд одоо явуулаач гэхээр нь явуулсан чинь тэгээд 3. Тэгээд энэ унжих хоорондоо яг төрөө авчдаг. Тэндээ харуулсан. Тэгээд энэ сайхан уран бүтээлийг хийж гисэн дүүдэд баярлалаа тий. Нэг өснө манай одоо удмын нэг баграхал болж байгаа байхгүй тийм. Энэ айл болохоор
Засагтан аймгийн одоо баруун хойд хошуу Эрдэнэвээс хошуугаар нутагта одоо Дамдан бэл гэдэг хүний ийм хүний удам юм байлаа. Тэгээд энэ авгах энэ Балдан гэдэг хүн чинь болохоор лам хүн, ганц үе хүн байсан. Тэгээд дүүгийнхаа 3 одоо сайхан залууг өөр дөр өсгөж ингэж хүмүүжүүлсэн өсгсөн юм хүн баггүй. Тэгээд энэ ах нь болохоор Балдан даш даваа балжин юм гэдэг юм төрсөн ах дуугар хүн байсан. Тэгээд энэ удмаас олон сайхан хүмүүс төрсөн байдаг. Тэгээд энэ юуны одоо энэ хүмүүс чаагур нутгалж байсан бахтер зэрэг 1930 дээр үе юм болохоор Эрдэнэ байсан шүү. Дараагийн болохоор 30-40 оны үед болохоор нэг хайрхан сумын буянт баг. Одоогор бол даруй сумын мөнгө аяг баг. Тэгээд тунгалгийн тал, баян цагаарын тал гэдэг айгүй сайхан нутаг байдаг. Тэр нутгаар ингээд нутгалж байсан ийм сайхан хүмүүс байгаа. Тэгээд энэ удмаас болохоор Дашим Ясар гэдэг ардын жүжигчийн хөгжмийн зохиолч. Энэ хүн төрсөн энэ бол Даш гэдэг одоо даваагын төрсөн том ахынхын хүүхэд. За дараа нь Балжин нэмийн Баанчиг гэдэг зүүн бүсийн алдарт уяач одоо сайн малчин ийм ондох хүн байлаа усмар заа гэдэг. Энэ хүмүүс Балжин нэмийнхэн хүү. За тэгээд даваагийн хүү гэхээр одоо ингээд манай Батцын дах байх жишээ нь. Тэгээд энэ удмаас хэд эдний хөрөгчүүлсэн бол одоо Тоочийн лавга багш маань гавья тогшилсан байгаа. Бэрэн цэцгээ гавья тогшилсан байгаа. За Цэрэн ханд гэдэг энэ бас л одоо Дарвин алдартай хүмүүсийн нэг Цэрэн ханд багштай бас эднэр үеэл Тэгтүүгийн хамаатай ийм хүмүүс. Тэгэхээр энэ удмаас олон сайхан бөхчүүдс төрөн гарсан байдаг. За тэр би сая нөгөө эдний давааган аав Балдан гэж хүний одоо аврагч дүүн Баянбор гэдэг. Баянбор гэж хүн байсан. Баянбор гэдэг хүн болохоор Жамингийн дэлгэр гэдэг одоо Манчинку Арслангийн нахцах дэлгэр гэдэг хүнтэй суугаад тэрнээс нь Чинсрэн Жаажаа гэдэг одоо аймгийн зан Чинсрэн Жаажаа гэдэг хүн төрсөн. Чинсрэн Жаажаагийн хүүхэд нь болохоор аймгийн Арслан Магван. Тэгээд бас нэг охин Чинсрэн Жаажаа охиныхын хүүхдээс нь гарсан аймгийн Арслан Соёмб. За тэгээд бас хин манай хангаа авраг байгаа. Энэ удмаас хангаа авраг төрсэн байгаа. За манай Батцайхан Арслан бол энэ хин Батцын дахын төрсөн ихчийн охиноос гарсан хүүхэд. Тэгчээний бас тэг олон сайхан одоо бөхчүүд бас энэ удмаас төрөн гарсан байдгийг бас нэмжлэх нь зүйтэй байгаа гэж бодож байна. Нотондохоо энэ эчин хорлогч бол бас Ховд аймгийн Даруй сумын уул ийм хүн байгаа. Тэгээд эчин хорлогчтай тэгээ Батцын дахтаа бас уртнаас удаан жирлээ. Хамтд нэрээ. Хоцолтой уултай голбоо гуруу нууртай хөөмөн гişрэнд өлгий усан Ховд аймгийн Чандам сумын уугуул Жарган сумын суугуул Сөндөй отхон бай гэж байна. За биеийн сайхан урдан шар ултрмарыг 1976 оноос одоо 79 оноор унж ясан хүүхэд нь байгаамаа. Тэгээд энэ морой ингээд харахад бол ер нь бас л их огшч байна. Сая ингээд нээлттэйгээд энэ зурсан зургийн гаргаад ирэхэд бол ер нь маш их огшлоо. Маш их одоо баярлалаа. Сайхан байна. Олон жил намайг одоо эзэн Батцын дахыг биш уяас намайг гэхгүйгээр Ховд аймгийнхаа ард түмнийг баясгаж байсан юм хурдан алтан мөр байгаамаа энэ. Тэгээд би 1976 онд анх гэж одоо унж Ховд аймгийнхаа баяр төрүүлж байлаа. 1977 онд аман үзүүлж Зэдэн болын буурал гэдэг тийм сайхан оодон зүйлдээс буурал төрүүлж байсан. Тэгэхэд би нэг хоёр болсон юм. Тэгээд 78 онд бас төрүүлээд 1979 онд ахиж аймгийнхаа наадам төрүүлээд намран 9 сарын 15-аас 18-нд Чандам сумын Шинэ зам гэдэг 40 жилийн оогоор унж бас төрүүлсэн. Ингээд одоо би 76-аас 79 он хүртэл унж байсан юм аа. Энэ сайхан гойд зурсан байна. Энэ зураач хүн шууд ингээд яхад өндөө огшлоо. Ингээд ч огшгооч барахгүй мөр байгаа юм байна. Их сайхан тийм одоо хүнээр бол тийм их төлөв даруй тийм нэр байсан да. Их номхон бол машаа ингээд бүхсэнд нэрээ тулаа зогссон багтал яах ч явчлаа. Нөхөөд бидний чинь тэр үчиг нөгөө 60-аар туудаг байсан. Боо зүрхэнд байсан. Тэгээ чагнаадаа нөгөө морийг хөмсөс тэгээ чагнаалд нь тохгүй хөөх бархан байхгүй шүү дээ. Тийм их сайхан тийм зөөлөн тийм маш тийм юус хөөрхгүй. Тийм зөөлхөн одоо намхан ийм хөөр сайн мөр байсан юм да. Жижиг их баг үйтэй юм байсан. Тэгээд одоо би тэр 1979 онд Чандам сумын одоо 40 жилийн оогоор очиж уулзахад Бадрахгүйн хүрэн гэж бас морь явдаг байсан. Тий? Бадрахын хүрэн морь их гайваас. Тэрийг олонхгүйг олж ягсан манайх. Тэгээ би тэр хүүхдхээр нэг одоо манай хуучин 12 16 онд Ховдын застраг агсан байсан цэвэ ардын унаалт юм байна тэрийг. Тэгээд би тэр хамт унлаа явж юм. Тэгээд явал игээл гарсан гараал тэр морь манай морь явчихдаг байхгүй. Тэгээ би аман тас явж бол хэлсэн нөгөө наачтай. За одоо би ингээ явлаа шүү. Гэт нөгөөд хаяал явсан. Тэгээд би тэр Чандамны 40 жилээр төрүүлжлээ. Тэгэхэд
тэр хүрмээр цэв авдан дарга нь одоо 22 дэх хичээлээ. За. Энэ хиний урсан бэ? Урсан. Би ч аймгийн төвийн хөөхт морь мал бол мэдэхгүй. Тэгээ дөвөр жаажаа нэг цавдар дагаа унжсэн дөвөр жаажаа надыг нэг өдөр чи шаралтрыг онд гайл бацын дах тэр ачиж гэсэн. Би бол аймгийн төвөгт азтай байхгүй юу. Хамгийн гол энэ морины нуруунд дээр сууж хэрваргийн хүн бодож суухгүй штэ. Ийж алдартай мөр. Би бүр багасаа мэднэ бацын дах шаралтрыг бүр алдартай. Энэний нуруунд дээр суужсэн бол би азтай л. Үнэхээр сайхан зураг. Тэгээд одоо бацын дохойдоо ортуудаа насалж ирүүлэх хийх хүсье. Үнэхээр сайхан зураг байна. Одоо би ингээд шар алтрыг унжаад ингээд яриад сууж байгаа бүр баяртай сайхан л. Үнэхээр сайхан байна. Балжилаага энэ дүүдээ нэг юм морины өгцөөтэй байсан юм байна л да. Тэгээд өгцөөндөө нэг тийм морь аваа гэдгсэн чинь даваагаа очиод хинээсээ балжилаа аваагаас нэг тийм даахандаа баригдсан тийм саарл дааг авсан юм байна. Тэгэхээр чи одоо энэ олон адуун дотроос эдгээр ч бас мал хөрөнгө сайтай тийм буянтай тийм хүмүүс байсан юм билээ дудмаараа. Тэгээд эднэрээс ингээд чи одоо энэ яагаад энэ олон адуун дотроос ийм даахандаа баригдсан ийм авч байгаа юм бэ гэсэн чинь за дахан дотор ир гэдэм юм аа, дааханд морь гэдэм юм аа. Энэ сайн морь болно гэд хөтлөө явсан гэж байгаа. Тэгээд очиод анхныхаа одоо уралдаанд тэр тухайн одоо хошуунд болсон том уралдаанд даагч юм уу шүтлэн ч юм уу хол төрүүлээд ирсэн гэж байгаа. Тэгсэн чинь Балжилаа аваа ирсэн ээ. Чи миний ганц морийг таниад аваа өгсөн биз ганц урдыг. Би нэг буцааж авлаа гэд. Нөгөө цагаан морийг цагаан юугаа хөтлөө өвчж буцаад. Тэгээ оронд нь нэг өгсөн байгаа. Тэгээ нөгөө цагаан нь болохоор тэр уралдсан наадмаас эхлээд нутаг хошуунд маш олон жил тасралтгүй төрүүлсэн Балжилаагийн шувуун цагаан гэдэг мөр байсан байхгүй юу. Тэгээ тэр шувуун цагаан бол маш алдартай юм морь байсан. Тэгээ тэр морийг болохоор унжсэн хүүхэд нь болохоор Мясрангу байхгүй юу. Мясрангу 1928 оны үед төрсэн хүн гэхээр 1930-аад оны сүүлээр давхиж ирсэн морь, 40-аад оны ихээр давхиж ирсэн морь шувуун цагаан гэдэг. Тэгээд энэ шувуун цагааны удмаас одоо төрсэн одоо ээж нь шархер морины ээж нь ярьж штэ. 60 хэдэн онд эднийг 15 6 гоо унгалсан юм байна. Тэгсэн чинь бүгд шахуу охин унаг гаргасан юм л дээ. Тэгсэн чинь манай бацсан дах тэгсэн гэж байгаа. За энэ олон юмнууд нэг ядаж нэг ганц хоёр нь иртэрчихгүй дээ гэд гомдонгоо байхгүй. Тэгсэн чинь даваагооч одоо нөгөө тэр хурдан цагааныг хөтлж ирсэн гэхэр чи мундаг таньдаг хүн байгаа шүү дээ. За миний хүү тэгж ярьдаг юм аа. Ер нь бүх морь хоёр бол нагцлаа дагдсан шүү. Тэгэхээр энэ олон оногнууд дотор чинь л ирээдүйн чивтэрийн нэрийг гаргах хурд байж явж байгаа шүү гэж хэлсэн гэж байгаа. Тэгээ манай хүн цэрэгт явсан 68 оны намар аймаг руу туурчинд нэг хээлтэй шар халтар байдсан. Шархээр байдсан өгчүүлсэн байгаа. Туулгаж явуулсан. За энийг очиод буянт сумын дүгэр жаажаа гэдэг хүний адуунд нийлүүлчихээрэй гэдэг тавьчаарай. Тэгээ дүгэр жаажаадаа загчихгүй юу? Дүгэр жаажаа гэдэг хүн болохоор одоо манай Даруй сумын гаралтай 92 оны наадам төрүүлсэн Бөмбөг Бат хоёрыг арслан байсан. Тэр хүний аав баггүй бас юуны соёл нэгдлийн адуучин байсан юм хүн. Тэгээд тэний адуунд нийлүүлсэн байгаа. Тэгээд явуулсан байгаа. Тэгэл тэр шаралтар морин тэгэл ээж нь хээлтэй Даруйас очиж штэ. Эцгийн хөөх юм бол зэрэг гаралтай зах юм лээ. Зах чөш нацрах гэсэн. Зэрэг гаралтай. Тэгээд их талаар болохоор шувуу цагааны ийм удамтай морь байхгүй. Тэгээд 69 оны 68 оны намар туулгаа 69 оны хавар даваагоонд хийгэрсэн байгаа. Дүгэр жаажаа ирээд. За танаа Бадрай хайрхны талд танаа хэр байц чинь унгаллаа. Хурдан бол та шархаар үнэ гарсан байх шүү гэж хэлсэн гэж байгаа. Тэр бас л морь таньдаг юм хүн. Тэгээд 70 оны одоо манай хүн 70 онд цэргээс салгадаад ирчихсэн залуу. Тэгээд бас сөрхий бас ноцолтод барилданд манай хүн чинь тэгээд бас тэр Пүрв давг маам гээд манай Эрдэнэ ахын аав те энэ хүн чинь сумын заан солтоо мөнгөяа багт амьдардаг ийм хүн байсан. Багийн дарга өнтер хийгээд байж исэн. Тэгэл хүүгээ бас манай хэн ах чинь тань ш даваагаа тань ш тийм сөрхий барилдаг сум руугаа явж барилдуулъя гээд тэгэл манай хүнийг явуулсан байгаа. Даруй тэгээд хэн Пүрв давг маам ч гэсэн ер нь хоёрд манай хойд багаас бүх төрүүлээгүй даруй наадамд чи энүүжээ барилд төрүүлэх ёстой шүү гэдэг. Тэгээд даваагаа сумын наадамд очиж барилдсан. Аймагт тэр даагыг нь болохоор аав нь уйсан. Тэгээд аймагт хэр дааг анх төрүүлж одоо
юугаа амжилттай эхлүүлж байгаа. Хин Батцын дугаа Даруй сумын наадамд очиж төрүүлсэн. Төрүүлэхдээ 3-ын даваанд хөргө ах нь Пөрв даваг маам гэдэг хүн 3-ын даваанд амлж даваа гаргаж өгсөн. Тэгээ манай хүний унган дархан мэх нь болохоор бүх хөгчүүд ингээд давхар хамжгүйдэг хөл авдаг юм ихтэй. Тэр мэхээрээ бүх өрсөлдөгч хаяад үзүр төрүн Даруй сумын одоо нэрт бүх Сэмбэлийн галсан жимэд алдартай бүх байсан. Одоо говьлтан сумд одоо ховдын сумдаар алдартай. Тэр хүнийг үзүр төрөнд хаяад тэгээ төрүүлжсэн. Дөрөвт үлдээд бас гадны сумын бүх Ховд аймгийн дууцсан гаралтай сумын начин Чойргийн Баатар жигүүд хүнтэй тунсан. Тэгээ тэр хүнийг хайсан чинь бас хүмүүс одоо гадны өхийг хаялаа гэдэг айгуу тийм юутай гоё хүлээж авч ирсэн. Тэгээ үзүр төрөнд галсан жимэд хаяж төрүүл сумын зан цолгөртөд тэгээл энэ бүх мөр хоёр нь 70 оноос эхлээл Ховд аймгийнхаа наадамд одоо манай хүн бас морь хоёр нэг савнд багтад дөөшөө миний хүүгээд хүүгэнийх барилдуул өгöж байгаа даваа бас ухаалдаг юм байсан билээ. Тэгээ шархаар морийг манай Батцын дахь 70 оноос шинэ шарх өрөө өгдөж ингэж явсан. Одоо нутгийнхаа өндөр настан Батцын дугойда хамаатан садан ах дүүнэр энэ сайхан одоо хурдан одоо хүлгийг бас түүхийг ярихаар ирсэн бүх хүмүүст бас өнөөдөр чин сэтгэлийн халуун мэдчилгээ дэвшүүлмээр байна. За монголчууд бид ч одоо өөрсдийнхөө нүүдэлчин энэ ахуй соёлоо өнөөдөр монголчуудын оршин тогтнож байгаа дэлхийн бусад одоо улс үндэстэн ард түмнээс одоо нүүдэлчин энэ одоо ахуй соёлоороо ялгарч байгаа. Энэ сайхан түүхийг бол одоо өнөөгийн одоо нутгийн маань залуучууд бас ингэж түүх болгож баримтжуулж үлдээж байгаад бол юуны төрөнд үнэхээр чин сэтгэлийн талархалтай байна. Монголчуудыг одоо моргүүгээр 93 наадамгүйгээр төсөөлөхий аргагүй. Олон жил одоо түүхийг бүтээж ирсэн энэ сайхан уламжлал маань цаашдаа ч гэсэн орчин цагт үндсэн агуулга одоо хэлбэрээ гээхгүйгээр олон жил одоо монголчуудын сэтгэл санаа, монголчуудын өөрсдөө бахархах, түүхээрээ бахархах ийм сайхан үнэтэй өв байгаасаа гэж би бас хувь хүнийхээ хувьд их бодож явдаг. За ингээд одоо дуудах нэрийг аав ээж маань өгөөд дуурсгаж явах нэрээ хүн өөрөө олдоо гэдэг. Би ямар ч байсан Ховд аймгийн буянт сумын одоо Харьяат гэдэг аавараа дуудуулах дуртай. Дээрээс нь би бас одоо Ховд аймгийн алдар туяач Цэдэнбалын одоо том охин гэж ингэж дуудуулахад бол надад хамгийн одоо ямар нэгэн өндөр албан тушаалаас илүү хамгийн сайхан одоо байдаг. Аавыгаа дурсахтай их сайхан байна. Би одоо айлын ганц охин 5 эрэгтэй дүүтэй. Надаас илүү уг нь дүүнэр маань ирсэн бол морийг маш сайхан ярина. Яг гэвэл миний 5 дүүнэр ер нь баг тавуулаа морь унсан. Тий, аавынхаа ч морийг унсан, аавын маань уйсан одоо аавын маань одоо морины гал дээр байдаг мориудыг бол бүгдийг одоо унсан. Ингээд энийг хандаад бид жамаа. За дахиад авлаа. За нэг хоёр Манай одоо шархалтармор бол одоо аймагтан 10 төрүүлж энгийн ундаан 20 хэд төрүүлжсэн мороо. Чаатранхан тоглолтоор очсон байсан. Тэгээд би манай морийг хашгирахтар сугуусраа явчдээ хашгираад өгөөч гэд би ойлоо дороод өгчээсэн гэж манай ажлынхаа ярьдээ. Тэгэл нэг 2 3 хашгираад манай алтар морьёостой сугуусраа л гараад нэг дээр орчихсон. Тэгэхэд отхоо унжээсэн. Тийм л сайхан хүлэг байсан да манай морь. Яа баярлалгүй яах вэ? Ийм сайхан юм охин минь одоо яах вэ? Өөрөө яваад ингээд олон төмрөгөө цуглуулад ингээд тэрийгээ ингээд баярлуулаад авдаг шиг сайхан юм аав яах вэ? Сайхан л байна. Та нартай баярлалаа миний хүүхдүүд. Тэгээд аймгийн наадамд 8 төрүүлээд 7 удаа баха аригдсан. Нийтдээ 15 6 гэдэг чинь Ичорлон Арслан чи аймагт 10 төрүүл 6 зөвлөсөн шүү. Тэгэхээр энэ хоёрын одоо тийм яг амжилтынхан одоо цаг мын дараал энэ төр нь аягүй тийм таарч явд. Тийм гайхалтай юу шүү. Энэ тийм ховдод гайхалтай морь бүх хоёр байгаа. Ер нь тэгээд эн чинь аймгийн наадамаас гадна сумдын өлгийн сумын усын өлгийн сумын өмнө гов сумын Чандамын сумын за Мянган сумын баярт бол очисон
Ян сайн хар мөр гэдэг алдартай мөр байсан. Сая олон жил одоо шархаар мөртөө одоо аман хүзүнд үзүүлжсэн, өрсөлдөжсэн юм мөр. Энэ мөр одоо 1900 үед өмнө ирсэн байдэн төрүүлж 1900 үед шархаар мөр төрүүлчихсэн. Тэгээд очисон бусад баярт Манганд төрүүлж байсан, Чандаманд төрүүлж байсан, Дуутад төрүүлж байсан, Эрдэнэ нуранд төрүүлж байсан. Даагандаа бол 1000 сувын одоо даагны баярт төрүүлж байсан. Тэгэл ловс үлгийн энтерхээр ер нь тэгэл жижиг одоо өдөрлөг энтерт бол маш олон төр. Ер нь уралдаан болгондоо уралд толгондоо урддаамаар ер нь ховорхон гаргасан ийм одоо гайхалтай ажнаа штэ. Та шар алтар морины уяа сойлгыг яаж тааруулдаг байсан бэ? Дагаж алгаалал байж явал эддэг үсэнгөл за бодоо тарай хүчтэй мөгөөгөө зүгээр харвагийн эдчүүтэй сайхан тэгэхээр сайхан яваачгаал ээжсэн угаас ордын болохдоор тэд шууш хэрэгэлтгүй юм байл. Гэтэл татгалан бүх иман гэхдээ ганцхан андруулэл галгаалзал гээл хараагаал ирдэг болохоос Батцын дооч ингээ тээвэрт явцдаг. Тэгэл ард нь болохоор магсаргаа голцоо уйдаг. Тэгээд ирээд манай хүн зөвлөгөө энэ төрөг бас уух үед нь ингээл уйлцал ингээл явдаг байсан. Тэгэхээр магсаргаа бас гавьяатай хүн байгаа. За тэгээ магсаргаа бас өөрийнх нь морд бас сайн явж ирсэн. Өөрөө жишээлбэл 81 онд хоёр одоо бага насын морин одоо хайрагдаж тэр алтан сүх өнж 3 мөртөө Батцынхаа шархаар мөр төрүүлээ би хоёр магсарынхаа хоёр бага насын онж хайрагдажсэн гэж ярьдаг. 87 онд тэр 19 настай мөр дөрөвт авахд бас магсарынхаа хоёр мөр бас хайрагдажсэн гэж ярьдаг. Тэгэхээр бас л одоо хавдарт бас одоо алдартай хурдтай ийм одоо алдартай уяач байсан гэдгийг бас онцлон дурдхан зүйтэй гэж бодож байна. Аймаг алдартай уяач. сайхан байна, саруулхан байна, чөлөөтэй байна, уучин байна. Урт настай байна, удаан жаргалтай байна. Одоо энэс илүү яг сайхан залбираад сайн унаавна. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа оногчтой баярлалаа. Игчийн минь уянаар өнөөдөр бид нар бас өнөөдөр 40 жил уулзаагүй хүмүүсээс өнөөдөр уулзаж тий ураг удаа мэдэлсэн шиг тэгээд бас ингээд гар одоо золгууч шиг юм боллоо л да өнөөдөр тэгээд муухан одоо нэг сумын золгуудаас баг томшихгүй юм боллоо. Тэгээд ийхүү шар алтар морины минь хөргийг ингээд амьд юм шиг ингэж бүтээж өгсөн. Энэ уран гартаа залуудаа бас баярлалаа. Би яг одоо энэ айлын зээхүү тийм миний ах Совд аймгийн Даривсумд бас сумын занцалтай Батцан тэгээд хажуугаар нь бас мөрөг яад тэр нэгдэл нийгмийн үед хөдөлмөрлөж явсан хүний бас зээ болсон доо. Тэгээд энэ хүмүүсийн залгамж халаа болж яваад бас өнөөдөр баяртай байгаа. Манай удманд гэвэл одоо сумын зан Батцанд аймгийн Арслан Батсайхан Монгол улсын авраг оргихийн ангаа гэдэг тий Загжуугийн соён бөгөөд аймгийн Арслан залуу гэдэг бид хэд бүгд одоо ингээд төрөл садан юм усуд байгаа. Шар алтар мор маань бас аймгийн наадам бишгүй чамгүй олон төрүүлсэн. Тэгээд би ч одоо бас аймгийн наадамд бас төрүүлэх гэж бас нэлээд хэдэн жил хичээсэн. Тэгээд наадам болгоны 7 сарын дээр наадам эхлэх өглөө болгоно тэгээд сайхан шүү дээ. Мор бүх ингээд 93 наадмын гэх юм чи Монгол хүн болгоно бүгд л огшдог баг. Тэгээд энэ сайхан шар алтар морныхаа одоо амьд юм шиг юм хөргийг авсан юм чинь бас одоо энэ морины бас цагаан хямрын нэвгээд бас авшиг нь одоо бид нарт бас шингэх бахаа л гэж бодож байна да. Тэгэхээр машта нэгэн үед уралдаж байсан олон сайхан морд байгаа. Ховд аймгийн Янсан нэг хар гэдэг алдартай морьгоо сая дурдлаа. Цэдэн балын буурал гэдэг морь байсан. Тэгээд Лодоо самбуугийн хээр гэдэг морь, Аравдангийн цавдар гэдэг морь бас идвэрлдэж байхад нэг орд дөрвөлсөн. Тэгээд тэр Шошингийн цагаан тавгт гэдэг морь байсан гэж байгаа. Молмын цагаан, Дүгэр Жаажаагийн цавдар ингээд Дадгаа Дамдусран гэдэг одоо аймгийн алдартай байж аймгийн очин хүн байдаг те. Тэр хүний буурал морь гэдэг тэр аймгийн зан давгийн ав Санжижим одоо буурал гэдэг морь байсан гэж байгаа. Дандан халтар, Бүрүүдоржийн хөрөнгөд ингээд ийм олон сайхан мордтой ингээд бас хамт уралдаж байсан. Би гол нэг юмд их баярлж байна. Учир нь юу гэхээр хүний уран бүтээлийг сайхан хаадаг дэвсээд, сэтгэл дэвсээд ах トゥ амраг саднараа одоо цуглаад те ийм гүн хүндэтгэлтэйгээ хүлээж авч байгаа. Тэгээ энэ одоо ховд нутгийн сайхан сууд хүлгийг ийм гоё ёслол үйлдвэр хүлээж авч ингэж одоо цэстэ нөгөө цагаан сарын золголт чиг шахуу юм сайхан үйл явдал боллоо. Тэгээд нөгөө хүнээс илүү буянтай хүлэг гэж байдаг гэдэг шиг одоо энэ сайхан алтар морины
эд урлаж явах үедээ мандсан цаг байхад одоо ахаад эзнийгээ одоо тунгалаг сайхан ингээ байж хахад ахаад нэг мандах сайн хүн хоёр манддаг, сайн хүлэг хоёр манддаг гэж ийм байдаг юм байна. Тэгээд одоо өөрөө хэдийгээр тэнгэрийн адуу болсон хүний насыг ямар адууны настай харьцуулахгүй ш тийм ээ. Хэрэв хүн байсан бол 80 настай сууж яхаар ийм хүлэг. Тэгээд энэ хүлэг дахин мандах цаг нь ирж одоо ингэж бүтээгдээд тэгээ энийг ийм сайхан контент хийгээд ингэж байгаа. Тэгээ танаас студийн хамт олон ч гэсэн баярлалаа. Тэгээ оногчтой аавыгаа одоо ингэ сайхан баярлуулж байгаад бас би өмнөөс нь маш их баяртай байна гэдгийг хэлье.